Сайн байцгаана уу? Энд байна. Тэгээд өнөөдөр Матай 18-аас уншчих гэж бодсон юм. Тэгэхээр нэгэн хүн өртөө байдаг байгаа. Тэгээд өөрөө төлж чадахгүй байсан чинь түүнийг уучлалдаг л та. Тэгээд замдаа явж байгаад бас яг өөр бас нэг боолыг өөрөө төлөхгүй болохоор чи миний өөрийг төл гэд нөгөөдгийг барьж агаад асуудалтай болж байгаа юм л та. Муу болооч надаас гуйсан бол тул би бүх үрийг чинь нэвтрүүлсэн. Гэтэл би чамайг өршөөсний адил чи бас анд өрчин болох төр боолыг өршөөх ёстой байсан биш үү гэд уралдаг баг. Тэр ихэд хилэнсэн уурлаж үр ширээ бүгдийг буцаарч төлөх хүртэл нь түүнийг зандалчин тушаажээ. Түүнчлэн хэрв та нарыг нэг бүрчин ах дүүгээ зүрцлээсээ уучлахгүй бол миний тэнгэрлэг эцэгч та нарт мөн тэгж хандах болно гэлээ. Та ах дүүгээ уучлахгүй бол миний тэнгэрлэг эцэг яаж хандна гинөө? Зандалчинд тушаана гэдэг чинь. Тэгэхээр чөтгөр бол нэрнгээс маш сайн хуульч юм уу үг хэлдэг, сайн мэддэг, нөхцлүүдийг маш сайн мэддэг ба Библийг үнэхээр баг биднээс хэд дахин илүү мэддэг байх гэж би заримдаа боддог. Тэгээд хэрв уучлахгүй байх юм бол бид үд хаалгыг нээдэг байгаа. Хиндийг нь гомдол нь хүчтэй үлдсэн байх юм бол сэтгэл санааны хувьд хямралтай байх юм бол чөтгөртөл үд хаалга нээж байгаа гэсэн үг. Тийм учраас ерөөсөө уучлахад маш хэцүү байсан ч гэсэн сонголт гарган тэдгээр хүмүүсийг гомдоосон хүмүүсийг эсвэл болсон нөхцөл байдлыг уучлахаас аргагүй байдалд орох ёстой. Тэгээд хурдан уучлах ёстой л гэсэн үг. Ягаад гэвэл уучлахгүй байх юм бол зандалчинд тушаагдана гэж байна. Тэгээд таныг тормент хийдэг буюу энд ямар сүнсийг хэлж байгаа юм гэхээр тамлан завааж химэлдэг тэм сүнсүүдийг хэлж байгаа. Тамлан завааж химэлдэг маш олон төрлийн сүнсүүд байдаг. Эдгээр нь бас бие махбодод ордог сүнсүүд байна. Янз бүрийн арьсны өвчин, харшил, ялангуяа үе хүчний өвчнгүүд чамайг тамалдаг, татгадаг янз бүрийн микроэлементийн дутагдал шиг юм яг үнээр махан бие дээр тийм байж болох ч гэсэн нөгөө талаар яг сүнслэг тийм юм даа. Яг чөлөөлтийн хүйдэл ядардаг ч юм уу. Тийм тамлан заваадаг сүнсүүд байна. Түүнчлэн би бол яг бодон, чон мон гэж нэрлэдэг боловч яг үндэ амьтны сүнс бол биш л яг тэр амьтантай төстэй тийм сүнс юу хийдэмээ бодонгохаа шиг үнийг хадардаг яг чон шиг химэлдэг тийм сүнсүүд аа. Тэгээд тэдгээрүүд бас орох айдастай боломжтой байдаг баг. Тийм учраас бузар сүнсэнд үд хаалгаа нэх үнэхээр хэрэгцээтэй биш. Зандалчин тушаагдчихгүй тул бид үнээр уучлах хэрэгтэй байгаа. Тэгэхээр эзний өмнө ирээд эзэн би тэдгээр хүмүүсийг болон тэнд болсон үйл явдлуудад бүгдийг нь уучлж байна. Назарын Есүсийн нэрээр та бусдыг уучлал цэвэрлэж өгөөч гэж залбирах явдал үнээр чухал. Тэгэхээр уучлал нь сонголт юм гэдэг ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр тэр сонголтыг бол та өөрөө л хийх ёстой. Эхний хэцүү байсан ч гэсэн уучлах хэрэгтэй. Жишээлбэл би зарим хүн би уучлахгүй хадам ээж байгаа уучлахгүй надад тийм муухай юм эсвэл учраас орон зай авч байгаа гэд тамлаад нөгөөнд ярихгүй хүүхдтэй эсвэл яриулахгүй тийм хэцүү байдалд оруулж байгаа хүнийг. Тэгээ заримдаа хүнийг ингээд одоодгийн ууралчгаараа дууга хураагаа таг болчдөг хүмүүс байдаг л та. Тэдгээр нь нөгөө бусдаагаа тамлж байгаа. Нэгсэндээ албаар зөрүүдлээ ч юм уу заавал өөрийнх нь үгээр байж санаа намардаг бүр тийм бас хүмүүс байна. Тэгхгүй болохоор өөрийнх нь ирэхээр байхгүй болохоор бусдыгаа мөн хайртай татны хүмүүсээ хэцүү байдалд оруулж байгаа. Тэдгээр тэгж тамалдаг сүнсүүдийг хүн гаргах явдал маш чухал байна. Тэгэхээр эдгээр сүнсүүд бол ямар ч арга барилаар орсон байж болно. Гэтэ ер нь бол гомдлоор болон ялангуяа үл уучлаар орсон байх магадлал маш их байгаа учраас та бүхэн маань аль болох хайртай татны хүмүүсээ гэлтгүй бүх хүмүүсээ дайснаа ч гэсэн уучлж хайрлах явдал бол үнэхээр чухал шүү. Тийм учраас энэ цаг үечид эзэмнээ би уучлахыг сонгож байна. Та бидний гим нүглийг уучлсан адил би ч гэсэн хайртай дотныхоо хүмүүс гээд хүмүүсийн нэрийг хэлж бол тэдгээр хүмүүсийг бас уучлж байна. Бүрэн уучлж байна. Назарын Есүс Христосийн нэрээр тэгээд та намайг бүрэн ус цэвэрлэж өгөөч үл уучлалаас болж үлдсэнүүдийг хөндлөж гаргаж хайж байна. Үл уучлалтай холбоотой нэгдсэн хаалгуудыг бүгдийг хаан зайлуулж гаргаж хайж байна. Үнтэй холбоотой сүнс орж ирсэн бүх сүнсийг хөөн зайлуулж гаргаж хайж байна. Назарын Есүс Христосийн эрх мэдэлтэй нэрээр гээд эзэм та бүрэн цэвэрлэж өгөөрөө гэд ариунсээ намайг дургиж өгөөрөө хоосон орон зайнуудыг үнээр таны хайраар дургиж өгөөрөө гэд залбирч болно шүү.
Есүс Христосийн нэрээр та бүхэн энэ үнээр үйл уучлаас болж үе таалга нээсэн халгаа бүхэн хахтун. Баярлалаа.